За ингээд өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд авилгатай тэмцэх газрын даргаыг улиран томилох асуудлыг оруулж ирж байна. За гишүүдийн асууж байгаа асуулт болон хэлж байгаа үгнээс анзаарч харахад авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд бол сэтгэл ханамж өндөр гэхээсээ илүүтэйгээр ерөнхий сайдын авилгатай тэмцэх хийж байгаа үйл ажиллагааг дэмжиж одоо энэ томилгооны асуудлыг онцгойлон дэмжиж байна гэж харж байна. За миний хувьд асуух асуулт онцгойлон яг хөдөө орон нутагтай улсын хэмжээний томоохон авилгын хэрэгүүдийг одоо сая нэлээд олон талаас нь ярьлаа. За тэгвэл хөдөө орон нутагт дунд шатанд явагдаж байгаа энэ авилга за мөн одоо түүнтэй уялдсан хүн сурталтай асуудалтай хэрхэн тэмцэж байгаа вэ? За би яг засаг даргаар 2 жил ажиллахад бараг л авилгатай тэмцэх газрын ажилтан шиг ер нь бол хөдөө орон нутагт ажилласан. За тэр хугацаанд ямар авилгатай тэмцэх газрын ажилтан өөрөө бараг авилга хээл ахуул авж байгаа ийм хэмжээний гомдол сонсдог. За би альва нэг хүний асуудал ярих гэсэндээ биш. Гэтэл энэ эргээд хөдөө орон нутаг ямар жижигхэн газар вүлээ нөгөө яриад байгаа авилгын төсөөлөл юм уу энэ нийгэмд байгаа авилгал багасж гинэ буурж гинэ гэдэг ойлголтыг төрүүлэхийн эсрэгээрээ авилгатай тэмцэх газар нь өөрөө ийм биш тэ гэдэг ийм мэдрэмжийг төрүүлдэг. Энэ гомдлыг ч би гаргаж ирсэн. За одоо миний ажиллаж байсан Ховд аймгийн хөрш зэрэгэлдээ жишээлбэл Говь Алтай аймаг байна. За мөн олон төрийн албан агчид гомдол гаргаж ирсэн. Тантай одоо шууд танил найз нөхдийн ч гэсэн асуудлыг ярьж ингэж гомдол гаргадаг. Тэр аймагт бол одоо авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа за ингээ Улаанбаатар хотод ингээ дарга танилаар юмаа шийдэж тийм үү гэдэг ийм хэмжээний би олон одоо иргэд болон төрийн албан хаагчдаас энэ асуудлыг одоо гомдол сонсч ийсэн. За би зөвхөн 2 аймгийн л жишээ одоо өөрийнхөө мэдхээр ярьж байгаа юм шүү. Тэгэхээр бусад 21 аймагт энэ орон нутгийн төвшөнд зөвхөн Улаанбаатар хотод энэ авилгын асуудал байхаа биш шүү дээ. Орон нутгийн төвшөнд хэрхэн энэ авилгатай тэмцэх ажлын үйл ажиллагаа өрнөж байна вэ? Цаашдаа та бүхэн энэ хүний нөөцөө сэлгэх асуудлыг яагаад хийхгүй байна? Уул нь хуулиндаа нэг албан тушаалдаа одоо хэр удах гэдгээс ахуулаад зүйлсүүд байдаг. Гэтэл хөдөө орон нутагт байгаа одоо чадвартай боловсон хүчнээ явуулж чадж гин үү? Сэлгэж чадж гин үү гэдэг энэ асуултыг асууя. За даштаа өдөр хариулт өгье. За Болормог гишүүний асуултанд хариулъя. За манай авилгатай тэмцэх байгууллага орон нутгийн мэдээллийг бол 110 утсаараа бол дамжуулж бол одоо хөрөнгө орлого болон хяналт шалгалтын чиглэлийн үйл ажиллагааг бол гомдол гаргаад эндээс бол томилтоор хүмүүс ажилуулж ингэ шийдвэрлэдэг байгаа. За эрүүгийн хэрэг гэмтэргийтэй тэмцэх чиглэлээр бол Ховд, Уус, Баялгийг хариуцсан бол одоо албан тушаалтаа ажилдаг. Өнөөдөр Ховд аймагт бол өнгөрсөн онд бол 34 гэмтрийг бүртгэгдсэн байна. За энэ Мөрдөн Бацаагчийн одоо энэ таны ярьж байгаа бол одоо ур чадвар удаан ажилласан зэрэгээс бол бас шалтгаалаад бас аливаа асуудлыг бас удаашруулсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бид бол ер нь 2 жилээс илүүгээр бол одоо томилтоор бол ажиллуулахгүй байгаа. Ер нь сэлгээд л явдаг. Тийм учраас бол энэ таны бас хэлж байгаа санал дээр бас анхааръя. Говь Алтай аймагт бол Говь Алтай аймагт бол одоо өнгөрсөн жил бол одоо 29 гэмтрийг бүртгэгдэн шалгагдсан байна. Говь Алтай аймгийг бол аймгийн Мөрдөн Бацаагч бол Говь Алтай, Завхан, Баян хонгор гэсэн хариуцсан чиглэлээр ингээд ажилтгийг 3 аймаг хариуцсан ажилтгийг цаашдаа бас таны дээр бол анхаарья. Баярлалаа.